За сайн байцгаана уу. За бид өнөөдрийн хичээлээр сэтгүүрийн зүрхний бүтэц болно. Цусны их бага эргэлтийн талаар үзэх болно. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн зүрхний бүтэц, цусны их бага эргэлт гэсэн сэдвийг эргэж хараарай. Сурах хичээнээрээ. За тэгэхээр сэр нууртан болон амьтдын тийм үү зүрх дөрвөн таслаад хэсэгтэй. За бид нэр одоо энэ дээр бүшин одоо энэ дөрвөн таслахыг одоо энэ гаргая тийм үү. За энд нэг хэсэг гарч ирж байна. Энд нэг хэсэг, энд нэг хэсэг, энэ нэг хэсэг. За энийг болохоор зүрхний дотоод бүтэцгээд аваад үзэх хэрэгтэй. За зүрх бол яг нэг зүрх дөрвөн таслаад хэсгээс тогтож байна. За тэгвэл дөрвөн таслаад хэсэгтэй юм байна. За тэгвэл бүгдээр нэрлэе. За энэ дээд энд орж ирж байгаа энэ хэсэг тийм үү? Энэ хэсэг баруун талд. Баруун тосгор. Баруун тосгор. За баруун тосгорын доор юу байлах вэ? Баруун ховдол байл. Баруун ховдол байлж. За зүрхний нөгөө талд нь зүүн тал хэсэг тийм үү? Зүүн талд нь зүүн тосгор. Зүүн тосгор. За зүүн тосгорын доор баруун зүүн ховдол. Зүүн ховдол гэж байна. За тэгвэл тосгор ховдол хоёрын хооронд заагалдаг нэг хэсэг байгаа. Тэрийг юу гэдэг лээ? Хавхлаг тийм үү? Хавхлаг. За зүрхний зүүн талдаа хоёр хавцас тавхлаг. Хоёр хавцас тавхлаг. Баруун талд нь юу вэ? Баруун талд нь гурван хавцас хавхлаг байлнаа. Хавхлаг. За энэ зүүн ховдоос гарч ирж байгаа энэ судас байна. Энэ судас юу вэ? Ямар судас вэ? Зүүн ховдлоос гарч байгаа энэ судсыг нэрлэв. Нэрлэсэндээ зүүн ховдлоос гарч байгаа судас нь юу вэ? Арт буюу юу вэ? Гол судас. За энэ гол судас. За баруун ховдлоос цус юугаар гарах вэ? Баруун ховдлоос цус энэ судас. Баруун ховдлоос цус уушигны артер. Уушигны артерийн судсаар гарна гэсэн үг. Уушигны артерээр гарна. За тэгвэл зүрхний бүтэц хэрэглэдэг иймэрхүү тийм үү? Дотоод бүтэцийн хэдүүлээ ингээд нэрлэхэд яг тэр бүтэцүүд гарч ирнэ гэсэн үг. За хүний зүрх, хоньны зүрх хоёр яг адилхан тийм үү? Бид 8 дугаар анги дээр хоньны зүрх одоо зүрх гэсэн хичээл дээр тийм хоньны зүрхийг яг задлж доторх хавхлаг болон ховдол тосгорыг ялган таних үйл ажиллагаа хийж байсан. Тэрийг бас сэргэн санах хэрэгтэй. За энэ бол юу? Зүрхний бүтэц. Зүрхний бүтэц.
За тэгвэл цусны их бага эргэлт гэдэг. За цусны эргэлтийн талаар. Цусны эргэлт. Цусны эргэлт. За ерөнхийдөө хоёр төрлийн эргэлт байгаа. Цусны их эргэлт, цусны бага эргэлт гэсэн. За тэгэхээр их эргэлтээр ямар цус зөвлөгддөг юм бэ? Бага эргэлтээр ямар цус зөвлөгддөг юм бэ гэдгийг танаас дотроо тунгаан бодох хэрэгтэй. Багш нь хэрвээ энэ зүрхний бүтцийн зураг дээр анзаарч байвал энэ зүрхний баруун зүүн хоёр талыг өөр өнгөөр ингээд бичсэн байна. Зурсан байгаа, бичсэн байна. Яагаад ингэж өөр өнгөөр бичиж вэ? Энэ зүүн тал нь улаан, тийм үү? Баруун тал нь хөх өнгөтэй. Хөх өнгө одоо ингээд хөх өнгөөр бичсэн байна. Энэ учир нь юм бол энэ бас нэг юм хэлж байгаа. Илэрхийлж байгаа утга санаа. За тэгэхээр дотроо бодох юм тий. За цусны их эргэлт гэж. Цусны их эргэлт. За цусны их эргэлт. За энэ яадаг эргэлт вэ? За та улаанаар бичсэн шалтгааныг мэдсэн үү? За улаанаар бичсэн шалтгаан нь зүрхний зүүн талд яг хүчил төрөгчтэй цус байна гэдгийг үлдэх чинь гэсэн. Хүчил төрөгчийн агуулмж их байх тусам яг цусны улаан байна гэсэн. За тэгэхээр зүүн талдаа хүчил төрөгчтэй эсрэгээр баруун талдаа яг нүүрс хүчлийн хийтэй цус байна гэж яг ойлгох нь байна. За цусны их эргэлт. За хаанаас гараад хаана очдгийг бэ те? Ямар цусыг зөөвөрлөд юм бэ гэдгийг яг хэдүүлээ одоо энэ бичих болно. За юу? Эхлэх болон төгсөх замын багшны самбар дээр биччихэ. За цусны их эргэлт юм. Хаанаас гарах вэ? Зүүн ховдлоос гарах. Зүүн ховдлоос хайч юм. Их бээр яг цусыг тараа. Гэтэ ямар цус их бээр? А2 буюу хүчил төрөгчтэй цусыг их бээр тах. За тэгээ хаана ирэх вэ? Баруун юунд вэ? Тосгуурт. Баруун тосгуурт. Тосгуур гэдэг яг цусыг тосч авах гэсэн утгатай үг тийм үү? Тосгуур гэдэг чинь тэр зүйлийг тосох гэсэн утгатай үг шүү дээ. За тэгээд баруун тосгуурт ирээд их эргэлтийн зам гэдэг дуусчих. За баруун тосгуураас яах вэ гэхээр зүрхний тэлх хөдөлгөөн. Зүрх тэлхэд энд байгаа энэ гурван хавц тавхлаг яг нээгдэж өгнө. Нээгдснээр баруун тосгуурт байгаа цус баруун ховдол руу орж өгнө. Энд ямар цус ирсэн? Нүүрс хүчлийн хийтэй цус байгаа шүү. За баруун ховдолд орсон цус. За одоо тэгвэл бага эргэлт рүү ор. Цусны бага эргэлт. Бага эргэлт. Бага эргэлт. За жоохон дайлгдсан байна. За цусны бага эргэлт гэдэг нь за энэ баруун ховдолд байгаа нөгөө нэг нүүрс хүчлийн хийдэ цус чинь зүрх агшихад уушигны артериэр гарна гэсэн үг. За тэгвэл эхлэх зам нь баруун ховдол. Баруун ховдлоос хайч хүн. Уушигны артер гэж шүү дээ. Уушигны артерийн сүцээр гараад хаана очих вэ?
За энийг уушиг гэдэг болчих. Уушиг. За тэгвэл нөгөө уушигны баруун ховдоос гарсан цус чинь уушигны аль дээр хаана очих юм? Энэ нөхөр дээр очих. Уушигн дээр. Уушигнд ирдэг учир нь юу юм бэ гэхээр тийм. За сайн бодороо тань. Уушигнд яагаад цус очиад байгаа юм? За уушиг гэж. Энд гэхдээ ямар цус явж байгаа вэ? Баруун ховд. Энд болохоор нүүрс хүчний хийдэг цус тийм. CO2. За уушигнд явах вэ? Уушигнд явах. CO2 чинь явах уу? O2 болж явах. Өөрчлөлт. O2 бол өөрчлөлт. За энэ солилцсон тийм шүү. За тэгээд уушигнаас хайч уу. Зүүн тосгоорт ирж. За зүүн тос. За энэ бол яг цусны эргэлтийн зам. Баруун ховдлоос уушигнд очоод тий. Тэгээд зүүн тосгоорт ирж. Энэ бол цусны бага эргэлт. Цусны бага эргэлтээр нүүрс хүчлийн хийтэй цус яг уу. Хүчил төрөгчөөр солигддог гэсэн. Хүчил төрөгчөөр баяжин гэсэн. За тэр хүчил төрөгчөөр солигдох үйл явц хаана явж байгаа юм бэ гэхээр энэ уушигнд явна. Уушиг алвеолын цуцсан. Уушиг тэгэхээр яг хийн солилцоо явуулах үүрэгтэй эргэтэн болж таглаа тийм амьсгалын зам эргэтэн. За өнөөдрийн хичээлийг хийхдээ дахиад эхнээс нь баттгаад ярив. За зүрх бол хүний зүрх бол яг дөрвөн таслаад. Хүний зүрх яг сэр нурд амьтдын тийм шуу болон тэгэр амьтдын зүрх яг дөрвөн таслаад зүрхтэй. За энэ дөрвөн таслаад нь тийм баруун зүүн ховдол, баруун зүүн тосгоор, тосгоор ховдлыг заагалсан хавхлаг буюу 2-3 хавц тавхлаг байрлаж байна гэсэн. За тэгээд нөгөө дээд хөндий байна, тийм доод хөндий байна, гол суц, уушигны артерийн суц гэх мэт тийм суцнууд бас байгаа. За зүрхний зүүн талдаа зүүн тал хэсэгт нь хүчил төрөгчтэй цус байрлаж байна. Баруун талд нь яг нүүрс хүчний хийтэй цус байж гэсэн. За цусны эргэлтийн хувьд ярихад цусны эргэлтийг их бага гэсэн хоёр эргэлт байна цусны. За цусны их эргэлт нь зүүн ховдлоос яг гол суцаар хүчил төрөгчтэй цус их бээр тараагдаж баруун тосгоорт ирнэ. Энийг их эргэлт гэдэг. Баруун тос. За бага эргэлт нь болохоор баруун ховдлоос уушигны артераар нүүрс хүчний хийтэй цусгаараа уушигнд очоод хийн солилцоо явуулаад зүүн тосгоорт ирнэ. Энийг болохоор цусны бага эргэлт гэж хэлээд байгаа. За тэгэхээр хүүхдүүд та бүхэн гэртээ за цусны их бага эргэлтийн эхлэх болон тий төгсөх замыг зураг дээр өөрсдөө одоо жишээ нь одоо ингээд хийж болно шүү дээ. Зураг дээр хэрхэн яаж илэрхийлж болох вэ? За багшны жишээ хэлж өгье. За ингээд дөрвөлжин зураг дотор нь дөрвөн таслага гаргачлаа. За энэ юу юм? Баруун тосгоо. Энийг зүүн тосгоо тийм. Баруун ховдол зүүн ховдол. Ингээд зүрхнийхээ дөрвөн таслагыг бий болгосон. За энэ дээр
яа нөхөн яах вэ гэхээр сумаар та нар эхлэх цусны их бага эргэлтийг яг сумаар тэмдэглэн гэсэн. Одоо жишээ нь овдлоос мэдээж цус гарна тий. Овдлоос гараа таан ирэх үү. Баруун тас урч ингээд бичих зураг гэсэн. За энэ дээр юу бичих вэ гэхээр хүчил төрөвчтэй цус явж гин үү, нүүрс хүчний хийтэй цус явж гин үү яв. Цаана тэтэртэй тэмдэглэж зурнаа гэсэн. За баярлалаа. Бид өнөөдрийн хичээлээс бас багч гэсэн юм ойлгож авсан болтугай гэж найдаж байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье.